Бурхан бүх ертөнцийг галаар шүүх үедээ хүн төрлөختөнд авралын замыг хэрхэн нээх юм бол үүнийг өнөөдөр Библиэс баталж заасан замаар нь дагаж хэрэгжүүлдэг байцгаая гэж захих байна. Өнөөдөр хоёр төрлийн шүүлт ба алхасал баяр гэсэн сэдвээр Бурханы үгсээс хамтдаа судлая. Хоёр төрлийн шүүлт гэдэг нь Бурхан Ноагийн үед дэлхийг усаар шүүсэн үе байсан. Харин сүүлчийн үед Бурхан галаар дэлхийг шүүн гэсэн Библийн тэмдэглэл байдгийг та бүхэн мэднэ. Үүнийг санаж байгаа байх. Дэлхий яагаад шүүгдэх вэ? Бурхан дэлхийг шүүсэн тухайн үеийн нөхцөл байдлыг авч үзвэл Ноагийн үед, Содом Гоморгийн үед болон сүүлчийн үед ч ямар нийтлэг тал байсан бэ? Хүмүүс тэрслүү Бурханаас холдож, хорон муу, завхай байсан. Тухайн үеийн нийгэм нэг иймэрхүү л янзтай байв. Хорон муу дайсан диавол хүмүүсийг Бурханаас холдуулах гэж залт бодлого Ноагийн үед ч явуулсан. Содом Гоморгийн үед ч мөн адил, сүүлчийн үед ч ийм арга хэрэглэн гэдгийг ухаараасай гэж хүсэх байна. Хоёр төрлийн шүүлт ба алхасал баяр гэсэн сэдвээр Еврей 11-р бүлгийн 6 дугаар ишлэлээс Бурханы үгийг судлая. Еврей 11-р бүлгийн 6 дугаар ишлэл. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Бид сайн мэдээний замаар алхахдаа ертөнцлөг нөлөөнд байнга автдаг. Бид хүрээлэн буй орчин, эргэн тойрны хүмүүсийн бодол, амьдралын хэв маяг, нийгмийн яс заншилт, амархан уусаж, дасан зохицдог. Гэсэн ч Бурхан биднийг шинэ хүн болгон бүтээх явцдаа та нар ийм хүн болбол сайн байна гэж биднээс хүсдэг. Бурханы хүсэл гуйлт байдаг. Харин бид ертөнцийн нөлөөнд автчих тохиолдол их. Бид итгэлтэй байх үедээ бол нөлөөнд нь автахгүй байж чаддаг. Гэтэл бидэнд итгэл байхгүй бол бидний итгэлийн амьдрал хаашаа хэвээх вэ? Бидний зүрх сэтгэл хаашаа татагдах вэ? ертөнцийн хүмүүс бүгд л ингэдэг гэсэн бодолд автан тэдгээрт нүд унгах тал бий. Тэгэхээр Бурханы хүсдэг дээрээс төрөх амьдралаар амьдрах нь амаргүй байх юм. Гэвч итгэлийн амьдралын зорилго маань Бурханы хаанчлалыг чиглэдэг учраас энэ нь ертөнцийн нөлөөнөөс хамгаалж чадна. Цааш нь уншъя. Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буйна. Тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгчдад тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Итгэлээр Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхийгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж итгэлийн дагуу зөвхт байдлыг өвлөгч болжээ. Ноа хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхийгийг сүсэглэн бэлдсэн гэжээ. Гэр бүлүүдээ хараахан хараагүй зүйлдээ итгэн гэдэг амархан зүйл үү? Дэлхий тэр аяараа усаар бүрхэгдэн гэд төсөөлөд үзтээ. Энэ нь өнөөг хүртэл бидний хинэн ч хараагүй үзэгдэл юм. Дэлхий бүхэлдээ үерт автна гэдэг нь Ноагийн үед төсөөлж чадхааргүй үйл явдал байсан. Тиймээс Еврей 11-р бүлэгт үүнийг хараахан харагдаагүй байсан зүйл гэж тэмдэглэсэн. Бурхан ертөнцийг галаар бүрмөсөн шүүнгих ирээдүйн үйл явдал ч мөн бидний хизээж харж байгаагүй зүйл. Бүх ертөнц галд автна гэдэг төсөөлшгүй үзэгдэл биш үү? Гэвч Ноа үүнд итгэсэн гэж бичсэн байна. Тэр итгээд юу бэлдсэн бэ? Бурханы хий гэж тушаасан бүхэгийг ном ёсоор нь бэлтгэсэн. Эхлэл 6 дугаар бүлгээс харцгаая.
Эхлэл 6 дугаар бүлгийн 9 дугаар ишлэл. Ноагийн удам ухсаа ийм билээ. Ноо бол зөвхт үеийнхнийхээ дунд гим зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв. Тэрээр 3 хүү төрүүлсэн ба тэдгээр нь Шем, Хам, Яфет билээ. Тэр цагт Бурханы өмнө газар дэлхий ямар байв гэсэн бэ? Завхарч дэлхий хүчирхийллээр дүүрв. Эс суртахуун, эс зүйн хувьд газар дэлхий туйлын хорон муу болж завхарсан байв. 12 дугаар ишлэлийг харцгаая. Газар дээрх махбодтой бүхний зам завхарснаар газар дэлхий завхралт автсныг Бурхан харлаа. Бурхан Ноад газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учир тэдний эцсийнх нь өдөр миний өмнө болж би тэднийг газартай суйруулна. Чи говор модоор өөртөө нэгэн бүхийг хийж, бүхийг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гадаргүй давирхай түрх. Эдгээр үгсийг Бурхан айлтаад, Ноод бүхийг хийхийг тушааж, цэвэр, бузар амьтдыг ялган, төрөл төрлөөс ирим хосоор нь бүхийгт оруулахыг зааварчилсан байдаг. 21-р ишлэл. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч хадгал. Тэр нь чиний болон тэдгээрийн хоол болно гэжээ. Ноо тийхүү үлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ. Бурхан дэлхийг усаар хэрхэн шүүхийг төсөөлж чадахгүй байсан ч гэлээ. Ноо Бурханы тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгсэн. Энэ нь өнөө үед бид самар дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглах гэсэн Бурханы үгийг гүйцэтгэж байгаатай адилхан зүй тогтол юм. Хорон муу, завхай үед бид одоо амьдарч байна. Гэвч ийм ертөнц дундч Бурхан хайртай хүүхдүүдээ аврахаар ажиллаж байна. Бурхан ертөнцийг усаар шүүхээсээ өмнө бүхийг бэлтгэсэн шигэ сүүлчийн өнөө үед Сионыг бэлтгээд бүх хүнийг Сион руу ирүүлэхийн тулд дэлхийн бүх хүнд хэлж тунхаглах гэж бидэнд сайн мэдээний эрхэм үүрэг хүртэл даалгасан юм шүү дээ. Өнөөдрийн сургаалаас ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол хэдий ганц удаач хараагүй зүйл байсан ч тэр нь Бурханы үг учраас Ноо түүнд итгэж ном ёсоор нь бүхнийг гүйцэтгсэн явдал юм. Ирээдүйд дэлхийг галаар шүүн гэдэг нь ч мөн бидний үдийг хүртэл хизээж харж байгаагүй үйл явдал. Гэвч Ноо шиг бид чинь үед авралтаа бэлтгэх ёстой. Бид бүх ард түмнийг Сион руу эргэн ирэхэд нь чиглүүлж газарчлах ёстой юм. Өнөөдрийн сургаалын сэдэв хоёр төрлийн шүүлт. Хоёр төрлийн шүүлтийн нөхцөл байдал онцын ялгаагүй гэдгийг бид мэдэж болно. 2 дугаар Петр 3 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлээс харъя. Хоёр дугаар Петр 3 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл. Тэр үеийн дэлхий усан галавт автан устгагдсан аж. Энэ нь Ноагийн үеийн тухай тайлбар юм. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байгаа бөгөөд дэлхийг усаар шүүхдээ өгсөн үг нь ч Бурханы үг. Дэлхийг галаар шүүн гэсэн үг ч мөн Бурханы үг. Түүний үгээр байгаа бөгөөд галт яасан гэж байна. Зориулагдсан ямар хүмүүст вэ? Сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна. Эцсийн эцэст энэ дэлхийн сүсэг бишрэлгүй хүмүүс ч мөн Ноагийн үеийг шиг шүүгдэх юм. Тиймээс тэдний үйлдэл, тэдний амьдралын хэв маягийг бид дагах, сурах шаардлага огт байхгүй. Угаасаа бүх хүн ингэж л амьдардаг ч асуудалгүй л байна гэх ёсгүй. Бидний хим химжүүр
хизээд Бурхан байх ёстой. Бурхан үүнийг хэрхэн хардаг вэ? Үүнийг л боддог байх юм бол бид зөв итгэлээр Ноа шиг эцсээ хүртэл авралын игнэн зогсож чадна. Тийм биз? 9-р ишлэлээс үргэлжлүүлэн уншъя. Эзэн удаашрлыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг амлалтаа хойрог биш билээ. Харин ч тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй. Бүгдийг гимшилт ирээсээ химэн хүсэж та нарт яадаг вэ? Төвчээртэй ханддаг. Бид бүхнийг Бурханы хүсдэг зөв итгэлийн жишигт бат зогсож ертөнцийг ялаад өөрсдийн бүх сул талаа ялан дийлж сатааны бүх сорилт, хуурам эхлэлтийг үргэлж ялан гарч чаддаг болохыг Бурхан хүлээж байдаг. 10-р ишлэл. Гэвч эзний өдөр хулгайч мэд ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч язгуур юмс галт хайлах бөгөөд газар ба түн дээрх бүх үйл шатна. Энэ бүхэн тийм устгагдах аваас. Энд ч мөн Бурхан ямар амьдралыг хамгийн эхлээд онцлсан байна вэ? Ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямар шоу байх ёстой вэ? Ноагийн үед ч бай, Содом Гоморгийн үед ч бай. Ариун байдал дэндүү үгүй болж хүмүүс итгэл сүсэгтэй байдлаас дэндүү хол байсан тул Бурхан тэднийг шүүлтээр тасралтгүй захирч байсныг Библиэс баталж болно. 12-р ишлэл. Бурханы өдөр ирэхийг хүлээж түрглүүл. Тэр өдөр тэнгэр шатан устаж, язгуур юмс, түймэрт хайлах болно. Харин түүний амлалтын дагуу зөвхт байдал оршдог шин тэнгэр, шин газрыг бид хүлээн байна. Та бүхэн ийм дүр зургийг төсөөлж чадах уу? Язгуур юмс хэрхэн хайлах юм бол? Тэнгэр яаж шатах юм бол гэж бодмоор. Бурхан Ноад бүхийг хий гэж хэлээд бүхийг дотор ор гэж тушаах үед дэлхийг бүхэлд нь бүрхэх их уус хаана байгаа юм бол гэж бодоо байх. Төсөөлшгүй дүр зураг л та. Гэвч Ноа Бурханы үг учраас итгэж тушаасан ёсоор нь бүхнийг гүйцэтгсэн байдаг. Бурхан ертөнцийг галаар шүүн гэдэгч бид итгэж Бурханы тушааснаар Сион руу орох ёстой. Энэ ертөнцийн жишгийг бүү дааг, энэ үеийн явдалт бүү нийц. Эдгээр сургаал үгийн дагуу бид сүсэг бишрэлтэй ариун байдал дотор итгэлээ сахин гэдэгт итгэж байна. 13-р ишлэлээс уншъя. Харин түүний амлалтын дагуу зөвхт байдал оршдог шин тэнгэр, шин газрыг бид хүлээн байна. Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор ямар толбоогүй бөгөөд өөсөвгүйгээр түүнд олдохыг хичээхтэн. Эдгээрт бид илүү их хичээл зүтгэл гаргаж идэвхтэй ажиллах учиртай юм. Бурхан сүүлчийн үед ертөнцийг галаар шүүхээс өмнө дэлхийн бүх хүнд ерөөлтэй мэдээг хурдан тунхаглах гэж тушаасан. Тэр цаг гарцаагүй ирэх тул бид энэ сайн мэдээг хуваалцах ёстой. Матай 28 дугаар бүлгийг нээцгээе. Матай 28 дугаар бүлгийн 18 дугаар ишлэл. Есүс дөхөж ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэснийг дагалдуулахтун. Эцэг, хүү, ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлтав. Бурханы тушаасан бүхнийг бид яах ёстой гэсэн бэ? Сахин үйлд гэжээ. Түнчлэн бүх үндэстэн рүү явж тунхаглаа гэж айлтсан. Яагаад гэвэл Ноагийн үед Бурхан дэлхийг усаар шүүхээсээ өмнө бүх амьд амьтанд боломж олгосон.
Гэсэн ч хүмүүс тэрсэлж амьдрсан тул Бурхны үгсийг дооглож үл тоосон. Хизкиягийн үед ч хүмүүс жигшин инээлтэж доромжилсан. Өнөөгийн энэ үед ч Бурхны үгийг дооглож үл тоосон хэвээр байна. Тэд Бурхны өгсөн заавар, арга замыг чих тавин сонсъё гэдэггүй. Гэвч үхэл тэдний үүдэнд ирэхэд л сая нэг ухаарч би бүхэгт оръё гэж бодлоо гэд орч чадах уу? Орох боломжгүй байдалд байх юм. Тиймээс Сионы олон гэр бүл хараахан энэ мэдээг сонсоогүй байгаа хүмүүст сайн мэдээг тунхаглах сэтгэлээр гадаад руу одоо явж байгаа биз дээ. Бурхан ертөнцийг галаар шүүхдээ биднийг аварна гэсэн амлалтын үгийг Исая 43 дугаар бүлгийг нээгээд уншъя. Ийм мэдээ үнэхээр үн цэнтэй, ерөөлтэй. Исая 43 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Харин Яакова, чамайг бүтээгч эзэн, Израилаа, чамайг бий болгогч эзэн, одоо ингэж айлтаж байна. Би чамайг аварсан учир, бүү айхтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи миний их. Чамайг ус гатлахад би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй. Түлэн ч чамайг шатаахгүй. Учир нь би чиний бурхан эзэн, Израилийн ариун нэг нь, чиний аврагч мөн. Би Египтийг чиний төлөөсөнд, Куш ба Сибаг чиний оронд өгөв. Чи миний нүдэнд үнэтэй, хүндтэй, би чамд хайртай. Тиймээс би чиний оронд хүмүүсийг, амийн чин оронд үндэснүүдийг өгнө. Би чамтай хамт байгаа тул бүү айхтун. Өнөөдөр ч үгээ айлцсаар байна. Усан дундуур явхад ч, гал дунд ч яан гэсэн байна. Бурхан хамт байж бүхнээс аварна гэж амласан. Дуулал 91-р бүлгийг нээцгээе. Дуулал 91-р бүлгийн 7-р ишлэл. Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн баруун гар тал чинь унавч, энэ нь чамд яах вэ? Ис тусна. Чи зөвхөн нүдэрээ хараад л буруутад өгөх хариуг үзэх болно. Учир нь чи хоргодох газар минь болох эзнийг, хамгийн дээд нэгнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд ис учирна. Ямар ч гамшиг майханд чинь үл ойртоно. Бидэнд гамшиг ойртохгүй байхаар Бурхан хааж хамгаална гэж амлаж байна шүү дээ. Ийм амлалт байгаа учраас Бурхан Сионы бүх хүүхэдтэй хэрхэн хандан гэж айлцныг харцгаая. Усан шүүлт, галан шүүлт нь хүн төрлөختний урд өмнө хизээж хараагүй үйл явдал. Гэвч эдгээр нь Бурханы үгийн дагуу биелэх тул бэлтгэлтэй бэлэн байхыг анхааруулсан. Усан дотроос ч, гал дундаас ч биднийг аварна гэсэн амлалтыг Гитлэл 12 дугаар бүлгээс харцгаая. Гитлэл 12 дугаар бүлгийн 11-р ишлэлийг уншъя. Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлтөө гуталтай, гартаа таягтай, яарвчлан ид. Энэ нь эзний алгасал болоо. 12 дугаар ишлэл. Би тэр шөнө Египт орон даяар явж, Египтийн нутаг дахь угнуудыг хүн мал гэж ялгалгүй, бүгдийг цохиж, Египтийн хамаг бурхтад ял шийтгэл буулгана. Би эзэн. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египт газрыг цохих үедээ цусыг хараад Бурхан хурганы цусыг хаалганы хатавч ба тотгонд түрх гэж тушаасан. Би тэр цусыг хараад
Та нарыг яах вэ? Алгасах учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ амлалт зөвхөн 3500 жилийн өмнө Египтэд л биелээд дуусах юм биш. 14-р ишлэлд юу гэж айлдсан бэ? Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, энэ өдөр нь ямар өдөр вэ? Алхасал баяр. Та нар үүнийг эзний баяр болгоно. Үе уламжлан үүнийг үрдийн зарлаг болгон тэмдэглэ. Тиймээс алхасал баярыг Бурхны амлалтын баталгаа гэж үзэж болно. Усан шүүлт, галан шүүлт гээд ямар ч үед Бурхан Сионы хүүхдүүдээ хамгаална гэсэн агуу амлалт алхасал баярт шингэсэн байдаг. Тиймээс гадаад явахдаа алхасал баярын талаарх түүхийг сайтар зааж, яагаад алхасал баярыг сахих ёстой шалтгааныг ч бүрэн тайлбарлаж өгдөг байвал сайн бай. Ноо харж байгаагүй зүйлийнхээ төлөө бэлтгэл хийсэн шиг биднийг ч мөн харж байгаагүй зүйлийн төлөө Бурхан алхасал баярт бэлтгүүлсэн. Бурхан бүх хүн төрлөختнийг баяр тэмдэглэдэг Сионд ирэх замыг бэлтэж байна. Гэтэл 12 дугаар бүлэгт гамшиг та нар дээр буухгүй. Та нарыг алхсан өнгөрнө гэж амласан. Бурхан энэ амлалтыг юугаар дамжуулан өгч байна вэ? Алхасал баяраар өгч буй амлалт биш үү? Тиймээс л дуулал 91-р бүлэгт мянган хүн чиний дэргэд түмэн хүн баруун гар талд чинь унавч энэ нь чамд яахгүй гэлээ. Энэ нь чамд ис тусна гэсэн амлалт юу тэмдэглэсэн хүмүүст хамаатай вэ? Энэ бол алхасал баяр тэмдэглэсэн хүмүүст Бурханы өгсөн амлалт юм. Өнөөдөр Бурханы үнний эдгээр үгсийг зүрх сэтгэлдээ гүн сийлж, Бурхан ертөнцийг галаар шүүх үеийн үзэгдлүүдээс хэдийг Библиэс нэгтэлцгаая. Иремья 4-р бүлгийн 9-р ишлэлийг хамтдаа харъя. Иремья 4-р бүлгийн 9-р ишлэл. Тэр өдөр хаан ба ноёд яах нь вэ? Зүрх алдаж тухайн дүр зураг үнэхээр аимшигтай, цочирдан байх учраас тэд зүрх алдан гэж бичсэн байна. Тахилч нар айн сүрдэж, иш үзүүлэгчид яан гэж байна. Гайхах болно гэж эзэн тунхаглаж байна. Үлдсэн галан шүүлтийн цаг мөч ийм л дүр зургуудаар дүүрэн байх болно. Одоо Иремья 5 дугаар бүлэг рүү очие. Иремья 5 дугаар бүлгийн 1-р ишлэл. Иерусалимын гудамжаар хойшоо урагшаа хэрэн яв. Тэгээд харж ажигл. Шударгыг үйлддэг, үннийг ирэлхийлдэг, ганц хүнийг чи олох гэж задгай талбайнуудаар хай. Олбол би тэр хотыг өршөөнө. Энэ хаа нэгтээ сонссон үг шиг санагдахгүй байна уу? Библийн өөр хаана ийм үгс байдаг билээ? Содом Гоморыг устгахаас өмнө Авраам Бурханд та буруутуудаас болж зөвхт хүнийг устгах гэж үү гэж үчиж зөвхт хүний тоог бууруулж асуусаар байв. Гэвч эцэст нь Содом Гоморгоос зөвхт хүн 100 тоогоор ч олдоогүй тул Бурхан эцсийн шүүлтээ галаар буулгасан байдаг. Энд ч бас Бурхан ганц хүнийг ч болов би тэр хотыг өршөөн гэж айлтжээ. ертөнц улам л хорон болж Бурханы зөвхт байдлаас холдон зүрх нь хатуурсаар байна. Бурханы сүмийнх нь Библийн үгийг хэтэрхий баримталдаг юм биш үү? Яаж амьдардаг байна? Бачимдмаар юм гэж магадгүй. Бурханы үгийн дагуу амьдрах нь хизээч бачимдмаар байдаггүй. Энэ бол хамгийн аюулгүй, хамгийн эрүүлтэй, хамгийн баттай зам юм. Тиймээс бид ийм амьдралаар амьдардаг байх ёстой. 2 дугаар Петр 3 дугаар бүлэг, Малахи 4 дугаар бүлэг, Зефана 1 дугаар бүлэгт гардаг дур зургуудыг цаг завтай үедээ дахиад нэг судлаарай.
Исая 24-р бүлгийн 1-р ишлэлийг харъя. Исая 24-р бүлгийн 1-р ишлэл. Үзэгтэн эзэн газрыг хоосруулан хумрах гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж. Бурхан хичнээн хилэгнсэн болоод газрын гадаргууг эвдэн гэсэн байх вдэ. Хэдийгээр энэ нь Библийн зуулруулсан үг хэллэгч гэлээ. Бурханы асар их уур хилэн харж болно. Бурхан дэлхийг зүгээр орхихгүй. Хорон муун тэнгэрт тулж байгаа тул хумурч эвдэн гэсэн байна. Оршин суугчдыг нь тараана. Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигэ, шивгчин хатагтай шигэ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүлэгч шиг, өртөн авлахтан мэд байх болно. Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдно. Учир нь эзэн энэ үгийг айлтсан юм. Дэлхий гашуудан хухайрна. ертөнц гаслан хухайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв. Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гим нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв. Шин дарс хатаж, усан үзмийн модон гандана. Наргаанч зүрхтэй бүх хүн санаа алдна. Бөмбөрийн хөгжөөнд дуу тасран, наргагчдын шуугиан зогсож, ядахын баясгалант их шиг тасарна. Тэд дарс ууж дуулахаа болно. Сархад уугчдад энэ нь гашуун болно. Самуурсан хот нуурж, байшин бүр хаагдаж, хин чүүл орно. Гудамжинд усан үзмийн дарсны төлөө ойрлолтон, бүх баяр баясгалан уйдгар гуниг болов. Дэлхийн зугаа цэнгэл арилав. Хотын дотор сүйрэл үлдэж, гултан хаалга нь нэвдрв. Тэгээд энэ нь чидэн модыг доргих шиг, усан үзм хураалтын дараа хаягдал түүх лугаа адил, дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно. Ийм орчин, ийм уур амьсгалыг та бүхэн нэг төсөөлөд үздээ. Ийм нөхцөл байдал донд алхасал баяр тэмдэглэсэн Сионд байдаг хүмүүс дээр Бурхан гамшиг буулгахгүй, тэндээс аварна. Тэнгэрийн хаанчлалд хөдлөн гих мэдээ, үнэндээ л хамгийн сайхан мэдээ биш үү? Энэ мэдээг бид хөршүүд, ар гэрийнхэн, хамаатан садан, эргэн тойрныхоо хүмүүс зааж өгч, хуваалцах ёстой. Бид ертөнцид муу зүйлийг бус, харин хүн төрөлхтөнд ашиг тус хүргэдэг. Бид хүнд сайн зүйл өгөхдөө эргэлзэж айдаг билүү? Та үүнийг авбал танд үнэхээр таалагдах болно. Та одоо мэдэхгүй дээл тэр гэж хэлдэг биз дээ. Та бүхэн ч мөн ар гэртээ, хүүхдийнхээ төрсөн өдрөөр ч юм уу, эцэг эхийнхээ төрсөн өдрөөр бэлэг бэлтгэхдээ, үүнийг нээгээд маш их баярландаа гэж бодоод бэлгээ бэлтдэг дээ. Ийм сэтгэлээр сайн мэдээ тунхаглаж, энэ бэлгийг нэг нэгээр нь хуваалцах ёстой юм. Тиймээс бидний хүргэдэг мэдээ бол баяр баясгалангийн мэдээ юм. Библиэд үүнийг сайн мэдээ гэж нэрлэдэг шүү дээ. Үүнийг хаа сайгүй тунхаглацгаая. Бид Бурханы хүслийг тунхаглах ёстой. Ноагийн үед ертөнцийг усаар шүүсэн шиг Бурхан сүүлчийн үед гарцаагүй шүүлт буулгана. Гэхдээ энэ нь зөвхөн аимшигтай, гайхах үйл явдал болох юм биш. Бурханы авралын амлалт бас бий. Иймээс бүх сүнсийг алгасал баяр амийн үнэн рүү хөдөлцгөөе. Бид ийм сэтгэлээр бүх хүнд энэ боломжийг бүү алдаарай. Үүнийг заавал бариарай. Энэ бол эцсийн онцгой боломж тул энэ боломжийг ашиглан амийн найр алгасал баярт оролцоорой. Бидэнтэй нэгдээрэй. Мөн Бурханы өрөөл нэгүслийг хүртээрэй гэж хэлж тунхаглая.
Ийм сэтгэл өвөрлөж бид дэлхийн бүх ард түмэнд шин гэрээний чухал сайн мэдээг заавал хүргэх хэрэгтэй. Бурхан энэ хоёр төрлийн шүүлт гарцаагүй явагдана гэж айлтсан. Дэлхийн хүмүүс тоогч үгүй үйлдэг гээд бид автах ёсгүй. Харин ч бид Бурхан энэ ариун бус, энэ итгэл сүсэггүй байдал гэж айлдвал бид тэдгээрийг хаях ёстой. Бид чинь Бурханы сургаалыг сурч дагаж буй Сионы ард түмэн биз дээ. Тэгвэл Сионд ямар сургаал байдаг вэ? Мөн Бурхан биднийг энэ үед хэрхэн хөдөлж байна вэ гэж бодох ёстой. Бид хөдлөлийг нь анхааралтай дагдаг Бурханы ард түмэн болох юм бол Бурхан бузар муу, завхай үеийнхэн дундаас ч өөрийн ард түмнийг мөнхийн Тэнгэрийн хаанчлал руу бүрэн хөдлөх болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс Ноагийн үед хүмүүс яагаад шүүгдсэнийг, Содом Гоморгийн үед яагаад шүүгдсэнийг, энэ сүүлчийн үе яагаад Бурханы шүүлттэй тулгарав гэдгийг бод. Үүнийг хизээч бүү мартаарай гэж хүсье. Ийм газруудад хүмүүс Бурханы сургаалын эсрэг зүйлс хийдэг байсан. Өнөөдөр хоёр төрлийн шүүлт ба алхасал баяр гэсэн сэдвээр өгсөн Бурханы сургамж бол Ноагийн үе шиг биднийг энэ цаг үед бэлтгүүлэх нь Бурханы хүсэл юм. Үүнийг зүрх сэтгэлдээ заавал санаж, энэ жилийн алхасал баярыг баяртайгаар ухтаарай гэх байна. Өнөөдрийн сургаалаас ивэл их авахыг хүсээд үүгээр үгээ өндөрлөе. Баярлалаа.